эсхий түүрхтэн үзүүлж байна. За сурал таргал сайхан үлдэж байна уу та? Сайхан байна, сайхан үлдэж байна уу? Сайхан тавлаг сайхан үлдэж байна. Эсхий түүрхт нэвтрүүлгээр Монголоо тойроод их л юмыг бас сурж явна да. Олон төвний буян. Өнөөдөр манай нэвтрүүлгийг өгтөж хүлээж авсан Ахмад бордуудаа та бүгдтэй маш их талархаж байна гэд урт насаж удаан жаргаарай гэж сайхан юу. Тэр ирэл доторч байна. Монголын сайхан өв соёл үүх түүхийг Монгол улс их орондоо хөдөлмөр зүтгэлэн гаргаж энэ улс их орныхоо сайхан өв соёлыг тээж явж байгаадаа ийм сайхан буураа нартаа талархаж байна гэдэг. Дахин уулзах сайхан өрөөлүүдийг би сайхан бас дэвшүүлж байна. Энэ удаа өвлийн цаг үеднээс нэвтрүүлгээрээ та бүгдтэй ингэж уулзж байгаарай. Талархаж байна. Зуны цаг үед намрын цаг үед Ахмад дуудынхаа айл болгонд очиж сайхан үүх түүхээ хуульсан суухыг бас сайхан өрөөж байна одоо. Нийтдээ одоо хичнээн одоо Ахмадууд байна. Манайхтай холбоо. Ахмадын холбоонд ер нь анх хэдэн онд анх вэ? Манайхч бол 640-д авахтай шүү дээ. Одоо бүртгэдээр бол. Одоо энэ төвд одоо яг нь болцоогоор арга хэмжээд ирж байгаа нь эдгээр байна л дээ чинь тийм ээ. Тий. Дүрсээр зарим нь бол хүүхдүүдэд эндээс тэтгэр авдаг энд харьяач гэсэн одоо бусад зөрөн газар амьдэрдэг. Тийм. Та болохоор одоо Ахмадын холбоог хэдэн онд хийж одоо та даргалж байгаа тийм? Тий. Би бол одоо яг 2015 оны 6 сараас одоо 2025 оны 10 сарын 7 хүртэл бодлолтой одоо энэ үнд ажилласан. Тий. Яг урд нь бол би хэдийн зэргийн тэтгэв тарсан Ахмад настай юм байна. Энэ тустай ярих юм байна тийм ээ. За хөө тэгээд манай Ахмадын холбоо одоо яг Ахмадууд руугаа чиг үүрэг бодлогын юунууд нь бас манайх олон төрлийн ажиллаж байгаа юм байвал манайх бол улсын тэргүүний Ахмадын ороо гэдэг тиймийг одоо тэргүүний Ахмадын хороо. Улсын тэргүүний Ахмадын ороо гэдэг цодыг Монголын Ахмадын ороо нь шүү дээ. Тэгээд 2000 одоо 21 онд тий. Зүг. Тий. Ардын усны зүүнжил өмнөх тийм ээ. Хамгийн одоо өндөр настай Ахмад нэг юм. Одоо түрүүн жавгуудаа та очсон байна. Ярилцах хийсэн байна. Очсон байдаг шүү дээ жаваа. Тий, тэр нэвтрүүлэг дээр бэстер байгаад байсан тий. Ер нь хамгийн дээд нь 89 дэх хүн байна. Ардын авьяас юм уу? Биш ээ. Жава гэдэг та гэрт нь очсон байна жавгууд. Зүг. Бэстер байсан тий. Ярилцах өгсөн байсан. Тэр урд салдаатын урдтал байсан. Гэрт нь орсон байна. Тий. Хэд хүрч байгаа вэ? 89. Тий. Хамгийн дээд тийм юм байна. Тэгээ ер нь манай Ахмадууд маань эмгтээчүүд ихтэй. Тий, эрчүүд нэрээ зөө талдаа. Тиймэрхүү. Тэгээд ер нь ир хүрсэн хүн одоохондоо юу байхгүй байна. Ер нь тэгээ ер нь 89 хүн байна. Одоо ирэх шиг ирж байгаа бол байж таа юм байна. Одоо 23 жилийн дараа тэгэл. Тий, бодох юм байна. Тий. Сайхан. Тэгээ манай Ахмадууд одоо энэ Алтан бүлэг сумын түүх гэж үзэж байгаа шүү дээ. Тийм учраас энэ Ахмадуудаа асарсан. Яагаад гэвэл хойч үедээ эд нөхдүүд маань бас одоо ийм хийж ирсэн. Манай сум маань ийм байсан гэдэг бахархад болсон улсууд л гэж ойлгож байгаа. Одоо энэ сайхан одон тэмдэглээ зүгээд энэ ирсэн. Одоо би бодод эдгээр ахаа эгчээ гэж яасан улсуудтайгаа ингээд Ахмад болцод явж штэ. Тэгэхээр зэрэгцээд явж байна. Тэгэж бодохоор он жид нэдэн өнгөрсөн гэж байгаа юм тий. Тэгээ энэ манай Ахмадууд маань одоо бүгд одоо таавал таны хэлдгээр сайхан одоо товчногч өөрийнхөө хийжсэн ажил орон нутгийнхаа онцлог юмыг яриад бас тэгээд энэ хүүхдүүд маань би одоо залуу үе маань энэ хүүхдүүд маань энэ манай Ахмадууд маань ямар сайхан юм бүтээж ирсэн юм бэ? Ямар сайхан ажил хийжсэн. Манай тэр хөгшин маань ийм ажил хийжсэн юм бэ штэ гэдэг юмыг мэдэж яваасаа гэж хэлж байгаа.
Тэгэхгүй одоо өнөөдөр чи залуучууд маань хэн хаана юу хийдгийг мэдэхгүй шүү дээ. Ямар ажил хийжсэн, яасан энэ сум орнууд ямар байгааг мэдэхгүй байна. Тийм учраас одоо би энэ хүмүүстэй хэлсэн чи маш дуртай хүлээж авч ямар сайхан нэвтрүүлэг хийж байгаа юм бэ? Энд нэвтрүүлэгч оролцъё одоо тгий одоо гэдэг ингээд сэтгэлдээрээ яриад болж байгаа уусаа тийм. Тийм учраас. Манай ахмадууд болоод Монголын түүх гэж би боддیں۔ Энэ сум орны нутгийн түүхийг хэн ярих вэ? Ахмадууд гэсэн. Өнөөдөр энэ өв соёл үүх түүхийг амьд одоо яг гэрч буюу одоо сэтгэлдээ тээж явж байгаа та бүгд маань. Залуу үе бид нэр ахмадуудаас сайхан юмыг сонсох цаг нь одоо биднэрт ирсэн. Өнөөдөр бид нар ахмадуудаас юмыг сонсож явахгүй бол дараагийн Монголын ирээдүйн бас яригдахар асуудал байгаа байна. Өнөөдөр бид нар сонсохгүй бол Монголын түүх өнөөдөр бүдрэх гээд байгаа ч шиг надад энэ Монголын 10 жил тойрж явж байхад бас нэг би бодогдсон. Тэгээ тэр олон ахмадууд ч бас хэлжсэн. Нэрээ яагаад энэ ахмадуудын тэр гоё сайхан яриа, тэр сайхан үнэн үг, тэр уул давааны цаана оршиж байгаа энэ олон ахмадуудын тэр үгийг те бид нар сонсох ёстой байна гэдэг үднээсээ бодоод тэгээд одоо энэ хүн нэвтрүүлгийг одоо гүн хийгээд одоо 3 жил гарan явж байна. Тэгээ энэ удаа бас ингэ сайхан уулзж байгааг сайхан таатай байна. Тэгээд ахмадуудаас сайхан та танилцуулаач санаас. Энэ юм ингээ харахаар одоо 70-аас дээш насны худууд цөөхөн байна шүү дээ. Гэтэл 60-аас ингээд 70-аас доошогоо 60-аас доош насныг 70-аас доош насны 60 нас гэхээр дандаа залуу маягтай орчиж одоо насны юу жоох юм. Ер нь бол одоо яг ахмадын холбоонд ороход бүртгүүлгээд одоо доотлын нас 60 шүү дээ, эрэгтэй 60, эмэгтэй 55. Оо бас насны хязгаартай байна шүү дээ. Хязгаартай өөр яг хуулиараа тэгээд хязгаарлалцсан. Би бол одоо 10 гаруй жилийн дараа л болох юм байна. Тэгээд бодоход нэг одоо нөгөө ойртол яваа. 60-аас дээш насны 70 хүртэлх насны одоо энэ манай тэр энэ залуучууд гэдэг байгаа улсууд чинь бид ч арай залуу юм одоо ахмад руугаа арай бодоогүй мөс сэтгэлгээр хандаад байгаа. Тий. Нөгөө одоо энэ 70 дээс гарсан энэ ахмадууд гэж бодоод гэтэл хууль юмар одоо бид л энэ ахмадын хороог авч явахгүй бол нөгөө 70-аас дээш настай ахмадууд маань бас тийм байна шүү дээ. Одоо бас одоо чадвар юм хүм тийм ээ. Тийм учраас энэ өгчүүдээ авч явахын тулд би бодож байгаа 60-аас дээш насны 50-аас дээш эмэгтэй энэ ахмадууд маань энэ өгчүүдийнхээ энэ сайн сайхан үйл ажиллагааг уламжил, залгамжилж энэ өмнөд нэтгэвтэй оролцож энэ хүмүүсийнхээ одоо хайр хэвийг хүртэх ёстой гэж ойлгоод байгаа байхгүй тийм. Тэрээс ийм их юм. Одоо ахмадын холбоо таныг баг байхад ер нь байсан юм. Энэ одоо сая ер нь бол шинээр гарчсан юу? Байсан. Ерөөсөө бол явж байгаа юм байна. Ахмадууд уулздаг байсан, зөвлөждөг байсан. Өө тий. Одоо энэ манай тавгаагч чинь бүжиг одоо бүжигдээд явж шүү дээ. Одоо бүжигдээд энэ чинь энэ тавгаагч чинь ингэдэг. Улаанбаатарт нөгөө ахмадын дуу шүү дээ. Дуун цэнгүүн. Тэрэнд очиод тавдахад очиод ороо тэгээ буцаад ирдэг. Ерөөс энэ хоёрын хооронд. Оо тийм мундаг хөл биш. Арт гүрдийн авдаа энэ 4-5 метртай. Оо зөв. Энэ буйнд хөлгөр сайхан байна. 12 хүүхэд гаргалаа энэ. Ховд аймгийн цэцэг сум Ардавиш нутгийн хүн анхан. За тэгээд цэцэг сумд загчин ард юм аа. Тийм жагсан талдаа. 75 онд энэ дэлгээлтээр ирсэн. Элгээлтээр ирээд эвзэг гэдэг газар ирээд 120 өхөр аагантын бараа өгөн цэгийн тэрэг бас хүний эмч 13 суурьтай байсан. 2 хазаак байсан чөнгөл арсгаан эдэн мэдэх ба. За тэгээд инг чинь ёо хүн чанар их гоё байжээ. Одоо та нар сонсох учраас ярих гэж бодож байна. 8 ангийн брезентер аагантайгаа бараа ингэчгээд өхөрт 2 хүүхдээ өнөөмөкөйнэг орноо толгоо тач үчгээд явж ялээ. Нэг өхөр чон идвэл 1200 төгрөг. Аагантын цалин 500 төгрөг. Өгнөө цалин 500 төгрөг. Суурийн цалин 1200 төгрөг. Ингээд 8 жил ажиллаа. Сумын депутат боллоо. Төлийн авраг боллоо. Гинэ шарх үйт өрөөсөлдөд. Ийм малдаар хийлээ. За тэгээд дараа нь энэ халуун усанд ороод үйлчлэгээ байгуулах. Тогоочор явуугаа зэсвэнгаа байсан. Намар тариа удаан дэвж Аржинжуулингийн 21 хоногийн бочоогоор шагнуулаад нэг хонь баярын бишгтээ шагнуулаа 21 хоногийн дуустдаг Аржинжуулин чинь сумын төвлөн байл.
Тэгээд ийм юм хийгээд тоогоочгийн хувьд эмчийн хувьд бол баригд эмчгийн аахынтгийн одоо энэ оржууны сурангуй манай нягтлан байсан одоо энэ мөнгөнийг ээж. Тэгээд одоо энд ирсэн тиймэрхүү ажил хийж байна. Төрийн бодлого их гоё байсан. Тэгээд Анх нь би нэгдлэг үзэл 3 төрлийн үзэлээ гэж бодож байгаа. Нэгдлэгээ чинь байсан. Нэгдэл чинь 75 бог өгөөд 5 5 адуу орхиод манайх 100 гаруй сарлагтай байсан. Дээр үе чинь 5 литрийн шарданх нэг юм алтан өсгөтэй юугаар сайн малчин гэж манай аваач хийжсэн. Мэдхгүй мэднэ. Тэгээ би хурдан морь ундаг. Бөхөнд хорхоотой хийж байна. Хоёр охинтой ганц байнд ганц тэр нь байнд нь бадарч намаа тавга их чиг тогтохгүй чулуу. Ийм нэртэй би хурдан моринод аавыг дагаж явдаг. Хэзээ морь бөхөндлөх дуртай хорхоо. төрийн бодлого нэг зүв байсан. Төрийн бодлого бол тий. Амьсгалын одоо хайдаг, бусдынууд ерөөсө хайдгүй. Дор бүрнэ ноормтой хэдэн грамм сүү гарна хэдэн нэг үнэнд 300 литр өсөө навдуулдаг. Адууны хөвөр авдаг. Хоньны ноос бүх юм ноорн тогтооцсон. Тий. Адлан журмгээд манай аав нөгөө мөнгө чинь зүгээр 100 мут юм байсан. 24 мөнгө аваад ийшээрг адлан тавтөрийн мөнгө, махны мөнгө, өсвийн мөнгө ингээд өгчгөл нэг зайцанд аваад сугандаа авчуулаад ингээд явдаг байсан. 20 гаруй өхөр аваач маханд өгөө нөгөөх нь хүрдгөө. Тэгээ нэг өхрөө дугалтаа өнөөгөө тавьж өгöd ацганд өсвөн нэг үнэд 300 литр өсвөнө өгдүүлжсэн. Ацганд өгөөл нөгөө тэр маалангч аягүй хамтхан. Юу ер нь дуутах уу гарах уу? Гарлгүй ах. Тэгвэл төлөх үү? Хэсгийн төлөөлөгч гэдэг чи одоо бүр аймаар юм. Тэрнээ чи аагаад хэсгийн төлөөлөгч ламгоогоо тэр өсөөгөө бахаа нөө өхөр малаад өгнө шүү дээ. Малаад өгнө. Жингийн тамаа авчаал, жингийн тамаа өгчөөл. Тий жинд явж, тий жингийн тамаа намайг жингийн тамаа авчиргээл тэгээ тамаагаа ч өгнө. Тэр юм чи би бүгдийг нь үзсэн. Одоо 85 жил гэдэг чинь энэ одоо бодоод багт ингээл бодох маш их юм үзсэн байлээ би. За сангийн аж ахуй дэрлэгт 12 дарганы өрөвчсөн байна. Би тоолоод үзсэн 12 дарганы өрөвчсөн байна. За би өөрийгөө танилцуулъя. Би Жаминжавт алтан гэрч юм байна. Үндсэн нутаг Аранга аймгийн хоо. За 1971 онд Шаамрын Таймс төгсөөд Алтан булгийн сангийн аж ахуй трактор компани жолооч ирж 5 жил ажиллаа. За анх нэг гинчтэй одоо 54 гэдэг трактор нөхсөөлөл одоо дугуйг нь бүгдийг барьлаа да. Тэгээд 75-аас 80 он хүртэр Арангаан цэцэрлэг суманд дахид 5 жил трактор компани бариад тэгээ 1981 онд Алтан булгийн хөдөө аж ахуйн техникумд ирж мастер багшаар ороод 18 жил ажилласан. За ингээ улсад нийтээ нэг 40 жил ажиллаад пенсэнд гарсан да. Миний намтарч иймэрхүү товчтуул байна да. Дорногов аймгийн төвийн 10 жил. 70-аас 68-аас 70. За тэгээд нэг 70 оноос хойш л одоо анх ажилчны нэгнэнд орж 100 төгрөг авчаад баярлах гэсэн үед. Тухайд тэр бол их мөнгө. Их мөнгө. Их барилга гэдэг тохиолдолд Дорногов төвийн. Тэгээд удаагүй байж байгаа цэргийн албанд тэнцээд. Тэгээд авцаргуулын 107 төгсөөд жолооч мэрэгчлээ. За надад Чойсрынгийн баяр жаргал гэж. За би бол бүр энэ нутгийн хүн байна. Миний ээж энэ Алтан булгийн сумын. Гэхдээ Бурят. Аав маань халах. Манай ээж бол энэ Монголд хамаатан байхгүй шүү дээ. Дандаа энэ хайхтад байна. Мөрөөч. Тэг би өөрөө энэ улсад тэр зүгээс таны ээж нутгийг орж ирсэн. Тэг аав нь энд 37 онд нөгөө Бурят гэдгээр буудуулж хэлмэгдсэн юм байна. Тэгээ миний хувьд болохоор одоо 44 жил улсад ажилласан байна. Би илгээл таваад малчин болж гарч ирсэн анханд. 7 дугаар ангиас одоо 14 үл малчин болоод тэгээд энэ суманд чи малчинаар ажиллаж байлаа. Тэгээд цаашаа цэрэг цоох гэдэг ингэ явсан. За сүүлийн 15 6 жил байгаль орчны улсын байр суурьшаар ажилласан. За манай яг миний ажиллаж явах үед бол хамгийн хүнд жил байсан. Жишээлбэл манай суманд 71 хөрөө байсан гэдээ бодохгүй юу? 71 хөрөө мод зүсдэг. одоо нөгөө юм Үгүй биш. Өөр ингээд арам. Өөр одоо сүйтгэж ийсэн чинь. 71 гэд бодохоор тэгээд энэ нэг суманд шүү дээ. 71 арам юм уу? 71 арам. Тэгээ хичнээн мод энэ төгжийн нарс маш зүгээр ингээд цаахан онгорхоо цоорхоо болсон шүү дээ.
Бүр энэ мод чинь байхгүй болсон. Яг тэр үед одоо буудаж явлаа тэр чинь гал төмөр гэж бодод одоо зүгээр тэр үед чи одоо энэ тусалдаг юм байхгүй байлаа шүү дээ. Тэгээ одоо яг одоо миний дараа залах шулцуудад одоо энэ тэр сууж байгаа тэр манай тракторчид байж байна. Би баригадын дараагаас нэг 4-5 жил хийсэн. Баригадын дарга. Хатан дэжээ тэрийн баригадын дарга. Манай алтан бол гэсэн бол үнэхээр бас өгөөчтэй бас одоо энэ хүмүүс нь одоо ийдээр. За тэгээд би энэ сумын хуралд 2 удаа, аймгийн хуралд 1 удаа сонгогдсон. За зүгээр дарга болох заяа байгаагүй шүү. Тэгээд одоо дарга болоод энэ ахмадуудын төлөө юм чаддаг бол энийгээ хий гэж бодод. Ингээд одоо энэ ахмадуудтайгаа тулж хийж. Одоо хамгийн том дарга шүү дээ. Одоо тэгж байна. Одоо би одоо энэ ахмадуудын том дарга. Одоо энэ уяа даргын залгамжийг аваад одоо энэ ахмадуудын төлөө ажиллах улсууд манд бид нар юм байна гэдгийг ойлгоод байгаа. Тэр 60-аас дээш насны гэдэг тэр одоо бид нар хамтарч одоо ажиллаж энэ ахмадуудаа айтайхан авч явахгүй өнөөдөр ахмадуудыг гэдэг тийм юм бас үүдэгдэж шүү дээ. Одоо төр засагч тэр ахмадуудаа ханддаг хандлага нь буураад байна. Улам буураад. Энэ ямиг өөдтэй болох энэ хүмүүсийнхээ одоо амьдралыг айтайхан явуулах зорилгоор бид одоо хамтарч энэ бүхний төлөө зөриг дэмжих ийм л хувь заяа байгаа. Монгол улс их орныхоо төлөө зүтгэж хөдөлмөр те бүхэл зүйлээ хийж явсан хүмүүс бол одоо яг харахгүй одоо энэ сууж байгаа ахмадууд маань. Тэгээ би голдсон юм боддөө. Энэ манай энэ үеийн ахмадууд маань шуналг болсон юм. Ямар ч тий ахмадууд ямар ч юм одоо ийм тийм. Одоо жишээлбэл манай ахмадууд ямар ч төсөв мөнгө байхгүй шүү дээ. Тэгээ ингээд сая ярихад нөгөө сардаа 1000 төгрөг авъя гэж. За нэг ахмадаас хоорондоо өөрсдөө яриад тгийгээд одоо бөөнд нөгнөөгээд хөрөх юм гүгээд байна. Яшиг 12,000 өгчий гэдэг. Би өөр ямар их баярлж байна. Тэр цувуулаад яг уу. Танаас ажиллаж хэрэг болж байгаа бол гэдэг ингээд. Тэгээ зарим одоо юунд хэрэглэсэн? Одоо нөгөө энэ бүжиг таанч спорт урдаг энэ юмдаа хэрэглэнээр юунд хэрэглэх хөрөх юм. Тэгээ бас бид нар чи бас нэг баяр ёслол тэмдэглэх юм гарна. Бас уугаа шүү юм гарна. Чи бас тэр ахмадууд дээр хүндэтгэл үзүүлнэ шүү дээ. Чи олон жил явсан заавал тэр баяр ёслол биш тий. Тэгээ ингээ бодохоор манай ахмадууд нэг 1000 төгрөг өгөө яваад хал болж байгаа юм. 640,000 цаа цуглаад байсан үг сардаа. Тэгээ бодоод бид нар юугаар дутагдахгүй, юугаар ч одоо ачигдахгүй ингээд сайхан би энэ тэгээ тэмцээн наадмаа явуулаад хөгжилдөөд тэгээд ингээд. Тэгээ би хамгийн гол нь ингэж бодож байгаа. Нөгөө түрүүнд нөгөө ном тарван дээр ярьжсэн энэ ахмадууд гэртээ сууж яхаар нэг өдөр нэг сардаа нэг удаа бөөндөө цуглаад нөгөө юм яриад. Чи тэгж ялээ шүү. Чи залуу хууч өрөөд ингээд сууж яхах нь үнэхээр одоо хэрэгтэй байгаа байхгүй. Ийм л юм болж байгаа. Би энэ байрны асуудыг яа шийдгээ? Байрны асуудал энэ нөгөө үн төлбөрийг өгөөд спортын ордон юу хоёр ч одоо ахмадуудад үн төлбөрийг өгч чинь гэсэн юм байна. Манайх нэг байр байгаа боловч халаат байхгүй болов. Халаалт байхгүй. Одоо хүүхдэн байгаа би бас нэг үзүүлнэ гэж бодод байгаа. Тийм л өсөлтөө. Одоо тэрийг халаалтаа болгочвол бас хөөрхөн тэндээ тоглоод байгаа хөөрхөн өөр ингэсэн юм даа та тий. Өөрийн өмчтэй. Нийт зураг авалтынхаа эсхий туурхтан энэ уран бүтээлийг хийж энэ Монголынхоо энэ үүх түүх өв соёлыг залуу үедээ түгээхээр одоо ажиллаж байгаа энэ нойр хоолгүй одоо би одоо гайхаж байгаа. Ингээд одоо ингээд ямар зардал байд ивент тийштэй яад юм уу? Ийм сайхан юмыг тээж бидэнд энэ хойч үедээ үлдээхийг эрмэлзэж энэ үлдээж яваа энэ сайхан зургийн хамт олон энэ та бүхэндээ нийт одоо Алтанбар сумын ахмадуудынхаа өмнөөс одоо амьдралд наазж яргал. За ажил хөдөлмөрт нь одоо өндөр амжилтыг хүсч одоо ахмадуудынхаа энэ сайхан насыг наслаарай гэж хүсээрээ. За баярлалаа. Сайхан өрөөд өгөнө тэнгэршгэ мөнхөд оршиг эрүүл их урт наслаараа гэж сайхан өрөөж байна. Энэ ахмад мурдуудынхаа дунд би ингэ сууна гэдэг надад энэ насанд олдохгүй том буян. Их хэмийг бас толгойдоо сурлаа. Гадарлаж авч байна. Өшөө шааш нь түүхээ дэлгэрүүлэх ёстой юм байна гэдгийг би ойлгож байна. Эргэн уулзах сайхан өрөөл тавь. Баярлалаа мурдуудаа. Хүрээ хүрээ.
өсгий дүүрхтэн үзүүлж байна. Намын газ компани орон нутгийн хэрэглэгчдэд зориулан 21 аймгийн онцгой худалдаагаа зарлалаа. Хэрэглэгч та 4-р сарын 26-ныг дуустал орон нутгийн номин сүлжээ дэлгүүрийн бүх салбараар 10 болон 12.5 кг композит баллоныг газ мэдрэгч, хомууд, шланг, редукторын хамт 10% хямдралтай үнээр худалдан аваарай. Мөн 10 болон 12.5 кг баллон дангаар нь худалдан авбал урт газын хошуу бэлгэнд дагалдан. Үл тасалдах үнэн чиргэлээ. Wanderer. Иран улсын Tej аяг тавг угаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяг тавг угаагчныг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан бактерийн эсрэг хамгаалах үйлчлэгээтэй, гарт гаршилгүй, хурдан хөөсөрдөг, бага зарцуулттай. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн Easy House таны хамгийн зөв сонголт. Суйрлуулахад маш хялбар. За нэг манай соцч энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-20 минутын дотор үгсэрч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, дөрвөн удирлын шийдэл, халуун хүйтэн аль жуулралд ашиглах боломжтой, бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн илүү боломжийн шийдэл. Бид хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Мөн очоод өгсөрч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү хялбар, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 88 70 9-3 91 тэг 88 22 85 85 85 51. Монгол малчны найдвартай сонголт чанар төмөр хийц. Бүх төрлийн малын гашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон гашаа, үхрийн зогсоол бүгдийг нэг дороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд өгсөрн бат бөх зузаан төмөр ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хург шиг гарахгүй, хагас автомат, зис утсан гагнууртай. Жилийн 4 үлрэлд ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй. Орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно. Захиалгын утас 8855 2445 8955 2445. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч чанар төмөр хийц. Очир Dental Studio шүдний эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэргэжсэн эмч совлогч техникчдийн бүрэлдэхүүнтэйгээр шүдний бүх төрлийн үзлэг оншилгоо, эмчилгээ, согог заслын үйлчлэгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр стандартын дагуу чанарын өндөр түвшинд түргэн шуурхай үзүүлж байна. Манай эмнэлгийн давуу тал нь химийн шүдний лабораторитой олон жилийн туршлагатай техникчид та бүхэнд үйлчилдэг юм. Бид тэтгэврийн хүмүүстэй халамжаар химийн шүд хийж үйлчлэхээс гадна мөн Hollywood Smile, авагдахгүй бүх төрлийн химийн шүд хийж үйлчилж байна. Хаяг төмөр зам 57 дугаар байр. Утас 98 10 63 63 99 26 50 90. Амгалан бөөний худалдааны төв нь бүх төрлийн барааг бөөний үнээр нь зарж байна. Манайхаас нэг бараа авсан ч бөөний үнээр аваарай. Газ болон цахилгаан плитик, угаалгын машин, эндүү, пэж, хөргөгч, хөлдөөгч, Монгол үндэсний хоол эдээний цар, чихрийн тав гэх мэт маш олон төрлийн барааг нэг дороос маш хямд бөөний үнээр худалдан аваарай. Та бүхэн манайхыг өргөнөөр зорин үйлчлүүлээрэй. Манайхыг Ботаникаас цаашаа 500-аас 600 м амгалангийн төмөрийн бөөний худалдааны төвөөр зүүн эргээд цагдаагийн хотхны урд талд амгалан бөөний худалдааны төв. Холбоо барих утас 99 84 34 19. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Та өөрийн өдөр тутмын хэм маягта Монгол өв соёлыг шингээсэн дэгжин хувцас хайж байна уу? Тэгвэл язгуур бихий танд зөвлөлаа. Бид уламжлал орчин үеийн загварыг хослуулсан чанартай онцгой хийцтэй хувцсыг сандуулгаж байна. Өдөр тутамдаа өмсгөхөд эвтэйхэн, бэлгэнд өгөхөд үнцэнтэй таны дүр төрхийг илүү дэгжин ялгаруулна. Та манай хуудасаар зочлон өөрт тохирсон загвараа сонгоорой. Хан уул дүүрэг King Tower 128. Захиалга 93 13 68 88. За сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан үйлдэж байна. Сайхан үйлдэж байна.
Сайн явж байна уу? Тавлаг сайн явж байна. Тэгээд нэг 4 онцтой. За. Болог сумынхаа хүүхдүүдтэй сайхан танилцаад танай дэлгэр бас нэг ороод гарыг гэж бодлоо. Аа. Яаж ч өнгөрөөд явах үед их чихэн бас нэг юу гараас ороод гарыг гэж бодлоо. За баярлалаа. За хэдэн жил одоо ногоо тарьж байна. Өөрийгөө нэг сайхан танилцуулах. Би одоо 1980 онд сургууль төгссөн. 80 онд сургууль төгсөөл энэ Алтан булгийн сангийн аж ахуйд хуваарлагдал. Ерөөс Алтан булгийн сангийн аж ахуйд ажиллаж бол өмч хөвчлөлөөр 92 онд нөгөө компани болж өмч хөвчлөл задрал. Тэгээд нэг компанид чагтаа компанид надад тэнцэнэ гараад тэнцэр 31 жил ажиллаад ерөөс газар тариаланд бүр тарины чиглэлээр. Тэгээ 31 жил ажиллаад тэтгэвртэй гараад 2010 оноос энэ өрхийн төмс хүнсний ногооны тариалалд хөлөмжийн аж ахуй эрхлээл. Тэгээд тарьж хураасан ногоо ингээл жилийн 4 үйлрэлд энэ сумынхаа энэ жижиг зах дээр борлуулалт хийгээл ингээ байж. Одоо таны тарьсан ногоонууд тий? Тэгээ энэ хүнсний ногоонууд бол миний тарьсан ногоонууд. Бусдын шилсэн савлсан ногоонууд нь болохоор зэрэг манай бас ногоочдын өөрснөө энэ шошго мошготой албан ёсны шинжилгээ утаага ингээд гардаг юм ногоо. Одоо манай бас тийм ч өөрөө өөрчлөлт манай сумын бүтээгдэхүүн нямхүү гэдэг манай аймгийн аварга ногооч юм байна. Тэдний өрхөө үйлдвэрлэлээс гарч байгаа шилсэн аймгийн одоо Алтан булаг сумын хөрсөн дургасан. Хөрсөн дургасан ногоо. Өөртөө тарьсан. Өөртөө тарьсан. Пишний төрлийн ногоо. Одоо төмс үндсэн 8 төрлийн ногоо. Тийм. Нэрийн дурдаа шүү дээ. Одоо ингээл төмс сонгон байцаа луун манжин гэл хүмүүс одоо өргөн хэрэглээний ногоонуудыг ер нь гэдэн бүгдийг тарьчихдаг байхгүй. Тэгээ манайх ч одоо ингээ ер нь жоохон ахмад талдаа ногоочд байдаг нэг 50 орцсон 60 төгссөн улсууд. Тэгээ ганц жоохон сэтгэл хэмжүүлж байгаа юм бол залуу хаалаа залуу ногоочд залгуун жоо жоохон ховор болж байгаа. Гэхдээ яг манайх бол ганц манай сумд тэгж бодож юм би өөрөө тэгж бодод манайх ч нөгөө хийл даваа тална хийл дагсан сум болохоор хүмүүс л ил удалтай маш сайн эрхэлдэг. Тэгээ тэр шугамаараа хүмүүс бол ил удалтай гадаг. А манай энэ ажлын байр болохоор зэрэг энэ орон нутгийн хөгжлийн сангаас сумаас ингээд 2018 онд ашиглалтанд орвол анх би энийг нээж ажиллуулж ирсэн хүмүүсийг одоо ингээд зах зээлд юм зарах сонирхолтой лангуу юм ингээд аваа явчих юм сайхан болсон. Тэгээ манайд ч нэг онцлог байгаа байхгүй. Тэгээ энэ чинь энэ ажлын байрыг 10 хэдэн хүний ажлын байрыг одоо манайд ч ингээд энэ хэрэгцээд бараа гэдэг ингээд энд ч одоо бараг нэг 1000 нэрийн барааны дэлгүүр шиг яг сумын нийт хөдөлмөрчд хэрэгтэй юмнууд энд байж идэг. Манай энэ ажлын байрны нэг онцлог болохоор 55-аас дээш насны ихэнх голдуу ахмадууд байдаг. Тэгээ тэр зундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа. Ойдлчин байгаа. Ингээд бүх хүмүүсийн юуны ажлын байраар одоо бүх чиглэлд нэг зогтсон юм аятайхан ажлын байр байгаад идэх байхгүй. Одоо тэгээ сум орон нутгийн шинж дэмжиж хөдөлмөр халамж энэ сантай холбож өгөөд одоо тэр ахмадын хөдөлмөрийг дэмжих хөгжлийн бэрхшээлтэй эрхтийн хөдөлмөрийг дэмжихэд нэр төсөл хөтөлбөрт нь хамруулад сумаас ингээд зохион байгуулалт явуулдаг. Ийм онцлогтой ажлын байр байхгүй. Энэ бол тэгэл та хэд бол хамгийн бас хэрэгтэй шүү дээ. Юмаа одоо тарьсан ногоогоо ингээ буцаагаад зарахад нөгөө зарах цэг гэдэг тий. Тий энэ тийм тайгаад явах шаардлага байхгүй тий. Түрээс энэ тэр одоо түрээс гайгүй шиг хөнгөлөлттэй тэгээд явах. Тий. Энэ чинь сумыг болгоор зэрэг. Хойноос одоо орж ирж байгаа гадаадуудаас худалдаж авах. Оросууд таа багсаа авнаа бас нэг тэр болгон бол биш. Тий. Эсгээ туурт нэвтрүүлгээр сан булаг сумынхаа байгууллагуудаар орж байсаа орж танилцж яваа. Сургууль цэцэрлэгээр орлоо. Хөдөөгөр бас явлаа бид нар бас. Манай нэвтрүүлэг бас үздэг үү? Үзнэ. Тэгээ ер нь энэ бол нэвтрүүлгийн онцлог болохоор зэрэг одоо хүн болгол мэдж явах хэрэгтэй. Залуу үедээ ер нь үлдэх ёстой юм уламжлалт болоод үлдэх ёстой нэвтрүүлэг гэж байгаад идэг шүү дээ. Ер нь. Тийм дардамдаа зориулсан болгонд одоо сайхан өөрсдийн хийсэн бүтээсэн өөрсдийнхээ сайхан ариун сайхан туслах хөдөлмөрөөр сайхан ярьж явдаг. Тий. Одоо яаж одоо хүмүүс маань сайхан оролцдог нэвтрүүлэг байгаа юм. Эрүүл их урт наслаараа урт нь одоо сайхан 10 удаа сайхан ариун дэлгэр байх болтугай гэж. За ерөөл батарч болтугай баярлалаа. Бас их чухал байдаг баг тийм. Таадаг. Тийм. Бор бороо энэ төр бас усалгааны асуудал байна. Усалгааны асуудал одоо бид нар чинь хамгийн гол юм чинь тэр шүү дээ. Тэгээд яг хангаа дэлхийг залбараа байгаа манайх чинь төвдөн дураа явдаг ганцхан голтой шүү дээ. Тэндээс аваад усалж чинь хонд чиглэх юм бол хондын голтой тэнцэнээс нөө цаавсалчдаг. Тэгээ ер нь байгалийн бэрхшээл гайгүй хүн өөрөө л ажиллаж чадвал бас нэг бэрхшээлд өртөхгүй шүү дээ. Хамгийн гол говь хүний өөрийнх нь л үйл ажиллагаа гэдэг шүү дээ. Аливаа ажилтал гэж бодоод идэг шүү дээ.
эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сураг тарган сайхан үйлж гэнэ үү? Сайхан үлдэж байна. Сайхан үйлж байна. За үйл нь уран, үйлсэн дэлгэр байна уу? Орлаад байна. Монгол үндэснийхээ сайхан. Үндэсний дээл гэдгийг сайхан да. Тийм сайхан. Энэ Монгол хүн Монгол дээлээ бол өмсчил байх хэрэгтэй юм. Тий, одоо зөв Монгол хот зөв сүүлийн үеэр банда. Дээл яриулчаад их түүх яригдана тий. Эрүүл мэндийг сайн гэж ярьдаг шүү дээ. Тий. Их том буян. Тий. Үндэсний маань одоо ганц Монгол хүний одоо ганц төрхийг илтгэж яваа гэж одоо тэгэл энэ Монгол дээл байдаг. Би одоо энэ дээлээ өмсөд ер нь бол 6 жил өмсөж шүү дээ. 6 жилийн өмнө ч одоо дээл их өмсдөггүй байлаа. Сүүлийн 6 жил бол тасалдгүй Монгол дээл өмсөж байна. Нэг хэсэг жоохон Монгол дээл ер нь жоохон хотцсон хүмүүс өмсгөө байсан. Сүүлийн үед бол ерөөсөө Монгол дээл өмсөхгүй хүмүүс бараг янз янзаар нь уралж шүү дээ. Янз янзаараа л бас нэг үед бол их сайхан Монгол дээл. Тийм Монгол шууд завгар маврын бүрч гоё олгоод тэр хийцээ. Айгуу гоё одоо бас хийдэг хүмүүс их болж. Өмсдөг хүмүүс нь ч их болж. Одоо нөгөө Монгол дээл ихгүйгээр бас чөлөөд бас нэг хувц нарыг ч гэсэн бас их ойдог болсон. Манай монголчууд ч ер нь бүгдөө л их уран хүмүүс шүү дээ тийм. За ойрно тий. За хэдэн жил одоо ойж байна. Энэ хизээ байна. Би бодож байна бол гэрээр ойдгүйсэн. Өөрөдөө хөдөөгаад ажилтаа байсан. Тэгээд ер нь алчин байлаа. Үгүй өдөө тариа баригад мөрөд ажилтгүйсэн. Тэгээ ер нь орж ирээд одоо сүүлийн баг 10 хэдэн жил болж байна. Ер нь гэрээр их ойдгүйсэн. Ер нь бол тэгээд нэг юм тийм заримдаа айл юм башин цавн гэж. Тэгээ сүүлдээ энийг өөрөө бариад эндээ одоо байртай болсон одоо баг 2 жил гарсан болж байна. Монгол нутаг болдог. Нутаг бол яг манай аваж болохоор говалтах. Говалтан. Тий говалтаа. Манай алтан болог сумждаг л газраас аймаг үрэлт хүмүүс байна шүү. Тий. Илгээлт үеэр байна. Тэгэл одоо бас чинь ингээл сангийн аж ахуйгаад газар тариалангатаагаач тэр тий. Сайхан олон ясны бас нэг үе сайхан үгүй болсон юм сайхан аймаг байдаг юм байна манай Сэлэнгэ аймаг маань. Их болсон. Өнөөдөр бас энэ сумын төвөөрөө дуунаас нэвтрүүлгээр явж байна. Эсхий туурхт ингээд нэвтрүүлэг. Энэ үзэдгүү харж ясан уу? Харсан. Тэр нэвтрүүлгээр л явж байна. Тэгээд энэ сум орноттой одоо хийж бүтээж байгаа сайхан айд өрхөөрөө л орж явна өрхөө үйлдвэрүүдээр сайхан танилцж харсан. Тэгээд танахыг бас сонгоод ирлээ. Сум орнотоос чигүүр бас өглөө өдөөгөр багуудаас жоох ажиллаад өнөөдөр 3-4 хоног ажиллаад тэгэл дараагийнхаа сум руугаа жолоогоо чиглүүлнэ. 4 жил одоо Монголынхаа бас нэг ард иргэдтэйгээ бас нэг хуучлах сайхан ярь суух. Гэхдээ тэр ярианууд чинь одоо соёл гоо сайхан харагдана. Бүх юм л одоо дийлэгдэж шүү дээ тий. Ингэж л одоо явж байгаа одоо бас таны бас нэг энэ хийж байгаа ташаах бас танилцах. За хичнээн төрлийн юмуудыг бас оюутгийн танаг танилцуулаач. Одоо Монгол дээл оюун өөр Монгол бас ингээд дээл оюун хамтаа зоён Монгол цамц тэгээд хүүхдийн цамц. Тэгээд энийг хажуугаар зэрэг намар мамар зуны хаврын үед нэг хүүхдийн урлагийн үзлэг гээл урлагийн бүжиг танцсан хувцгэл оюунаа. Одоо энэ Монгол цамцаар хүүхдийн ингээд дээл байд бүглөө шүү дээ тий. Хүүхдийн дурлал тийм. Тэг бүгдийг нь урлана. Энэ одоо та яг эндээ ингээд зарж гин үү одоо зарах цэг нь одоо яаж өгөх юм? Эндээ зарна тэгэд энэ ер нь ингээд хүмүүс би одоо бөөнд өгчтий. Тий. Одоо бөөнд жаваад энэ сумандаа зарч тий сумандаа зарж чинь. Сумандаа аваач өгөөл. Тэгэд ер нь гаднаас ховсон дээр аваад авахгүйгаа өмчнийхээ тий өөрснийхөө юмыг ингээд оёод тий. Тэр куртуг бас таа байсан юм уу? Үгүй өөрийнхөө куртгийг л ингээд аваад чинь. Ер нь нэг дээлийг одоо хэд хоногт ойд юм бэ? Одоо яг Монгол дээлийг. Би одоо нэг би одоо ингээд эсэгцэн байхад бол би нэг өдөрт нь 2 өдөр л 3 өдөр л гарна. Нэг дээлийг үү? Тий. Их ажиллагаатай шүү. Тий, ажиллагаатай. Нэг өдөр ингээд энийг ч эсгэн гэдэг юм ажил. Тэгэл эсгэн имжин хоёрын дээр нэг өдөр бараг товччихэл тэгээ бараг тэгэл таарч шүү дээ.
Тэгэл энэ чинь оёо хүнийхээ оёдлоос шалтгаална. 3 эмчхүү, 2 эмчхүү, тий. 1 эмчхүү. Тий. Тэрнээсээ шалтгаална. Одоо 3 муу эмчээр болоод бас л ажиллагаа юу нэртэй. Одоо хамгийн жоох ачаал ихтэй үе юу ямар үйл цагаан сарын үе шүү дээ. цагаан сар. Одоо шинэ жил сая 1 сараас эхлээд ер нь он гараад тэгээд ер нь цагаан сар. Энэ дээр би ганцаараа суун. Ачаалал ихтэй үед бол хүн авна. Авна. Ажлын байр бий болгоно. Тий. Ажлын байр бий болгоно. Хажуудаас ингээд ладгийн захын топ шилэг боён дээлээ хавна. Хүн гэдэг тийм ганцаараа би ийм хэмж одоо ингэ гэж одоо угаасаа бай. Хэцүү. Тий ачаалал бол ихтэй. Хавар цагаан сарын үеэр нэг ачаалал өгдөг. Тэгээд нэг цагаан сараас Мартин 8 хүртэл яг оёно. Тэрнээс хойш 4 сар хүртэл Мартин 8-д бас их юм тийм. Тий. Энэ машинаас ихсэн аа. Одоо цаглаа тийм. Тий энэ одоо нэлээ дээр үе юу тийм. Дээр үе машин. Ингээд тий тэнцсэн гар юу цахилгаан машин байгаа. Одоо энэ бол ажиллаж байгаа. Ажиллаж байна. Тэгээд нөгөө цогоор энэ ерөөсөө миний бас анх гар ойдол ихсэн баргал машин. Баргал уудчих штэ тий. Чи бүр ингээ гарын дасцсан болохоор тэгээд бас ингээл эргүүд. Одоо ч тааруулна тий. Тий. Ер нь тэгээд цахилгаан машин дээр ингээд эмгээр нарийн юмнуудаа ингээд гар машин дээр ингээд очиод одоо цахилгаан машинтай болчихсон нэг. Энэ ч одоо ингээд шууд цахилгаан машинаар гаргана. Тэгэхээр бас ари хурдан л та. Тий. Бас гой заагүй эдлийн чанар ч. Тий чанар нь бас ари урчин төвчөнтэй нэг эн чин заримдаа нөгөө дээр үеийнх нь зузаан юм дээр жоохгүй талгаар нэмгийн юм дээр жоохгүй талгаар тий. Энд нөгөө нэг цогоор халдаг юм. Тийм юм байдаг гэсэн. Одоо ч сайхан ч ингээд бүр сайхан уурын эндүү ингээд. Тэр эндүүс бас монголчуудаас ухаан. Оо тий. Тэр чинь тэгэл зээх үеч манай ээж мэж чинь тэгэл цогийн эндүүгээр л гадаа гаргаж савж байгаа оруулж ирэл эндүүдэд байдаг. Сайхан л байсан. Тэр тогноос дутахгүй. Тий. Өстө тогноос дутахгүй гоё эндүү байдаг гэсэн. Одоо тари тоног хөөрж одоо юу юм шиг. Одоо нэг энэ дунтлих нь одоо ямар юу яа. Энэ хэрэгсний машин. За. Энэ болохоор хэрэгсэн машин тэр болохоор цахилгаан машин. Тэн дээр 2 цахилгаан машин байгаа. Жижиг ингээд зөөгөөд ингээд тавиад ингээд яач тийм жижиг педалтай. Даав материал болохоор одоо та хаанаас авах вэ? Даав материал бол өөрснөө ингээд аавна одоо энэгээр ингээд металлууд нь одоо байгаа. Тэгээд авч явах уу Монгол хотоос? Үгүй хотоос л аавна. Тэгээд бүр барахад бас сэлэнгээс авна шүү дээ тэгэл. Энэ бүр ч одоо ингээд нэг нэртэй юу? Ямар юм бэ? Энэ 2 юм. 2 хэмжээрээ. Бас тийх үү. Ингээ 2 давхар хэмжээ. Тэгээд энэ ингээ нөгөө 3 хэмжээр болоод явахаараа бас нилийн өөрчлөлтөө. Тэрэндээ 3 гэж яв. Тий. Хүн хүмүүсээ шалтгаан зарим хүн 1 хэмжүүлэн чинь 2 хэмжүүлэн чинь 3 хэмжүүлэн чинь. Тэгээд одоо энэ чинь нөгөө эмэгтэйхээ тий одоо энэ ингээд ихтэй хийгээр ингээд явуулсан том арай жоохон жижиг болоод ирэхэд эмэгтэйг болоод эмэгтэй хост жил гэж яваад өгдөг тий. Ер нь голдуугаа хүмүүс одоо сүүлийн үеинд энэ хост жил гэж явуулдаг. Усараа тий. Ер нь хээний бэлэглэж одоо мөнх байх ер нь харилцыг одоо эрхэмлэх тэгэхээр хүн чинь ямар одоо хээ угуулсан тэрийг өөрснөө сонгоод аваад тэрийгээ дагаа тэр чинь хээний бэлэглэлээс байна л да. Тийм. Одоо хаан хээгээл хатан хээгээл үзий хээгээл чинь одоо язгуур хээ үн мөнхөд одоо бат орших эв найрамдлыг барих гэх тий. Тэр нөгөө энэ чинь зүгээр нэг юм тэр бэлэглэл нь айгүй гоё. Тэр бэлэглэлээр нөгөө хүн өөрийнхөө төөрөг заяа хүртэл одоо бас сайхан ивэж байдаг, илтгэж байдаг тийм ээ. Тэгэхээр нэг дээлэнд байгаа хээ бол бас нэг бас учир утгатай. Тий. Нөгөөдөө дээл гэдэг чинь өөрөө бас том өөрөө буян байдаг. Тэр хүний биеийг хамгаалж байдаг. Тий. Одоо тэгээд нэг үе одоо сайхан өмсдөг болсон. Одоо хүн болгоо халааж малааж болгоо загварлаг болгоо тэр үдсний хийцээ бас гоё хөгжүүл аваа яваад шүү. Тий шүү дээ. Одоо сургууль хүүхдүүд хүртэл ингээд ижilsээд Монгол хувцаар ижilsээд ер нь гоё өмсдөг болсон. Ер нь одоо сүүлийн Монгол хувцас нэг хэсэг болоод Монгол хувцас байхгүй болсон гэсэн чинь. Тэгээд ястан үндэстэн болгон өөр нөгөө дээлний хэмжээр нь бас их өөр тий. Загвар нь хүртэл. Тий, загвар нь өөр, хэмжээр нь өөр. Өрөө товц ихтэл олон хэмжээр гаргаад яагаад байдаг. Тий. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За энэ болохоор кимчитэй борцтой гурилтай шиг гэж юм. Одоо нөгөө дотроо нөгөө нэг борц морцны гурил морлын нэг хоол ихэд бэлдсэн. Бусаа баслаад. Хэрэглэдэг юм уу та? Мэдхүү. За. За энэ ч болохоор одоо энэ бидний кимчитэй борцтой гурилтай шүү гэдэг. Одоо замд те хоол замд хүн
хээр очиад одоо мах хэрч хоол хийж бол юм хөгжөө сайхан болж тээ. Тий. За энэ үндснийхээ өв соёлыг дэмжиж хамтран ажиллагаа байна. За баярлалаа. За тэгээд хамтран ажилласан компаниудаас их талархлаа. Тэгээд үндснийхээ өв соёл, үг түүхийг бас сайхан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэ олон компаниудынхаа бас дэмжлэг тусалцаатайгаар энэ олон газрыг туулж энэ олон ард түмнийхээ нэвтрүүлгийг дуу хоолой хөдөлмөр зүтгэхэд өв соёлын танин мэддэг хүн хосон соён гээгэрүүлэхтэй нас сайхан хослуулж сайхан олон түмдөө сайхан хүргэж байна тэгээд төвний буй. За баярлалаа. Зуны цаг үед би бас нэг юм дахин уулзах сайхан ерөөл тавь. За зунч сайхан за зуны цаг тэрч болно тий. Наалаагаад гоё. За тэгээд үйлсэн дэлгэр байг үйл нь уран байгаа гэж сайхан ерөөл. За баярлалаа. Сайхан юм бас сайхан хийж байгаа юм байна. Үндснийхээ сайхан бас Монгол хүнийд сайхан төрх болсон. Энэ Монгол хүний одоо энэ дээл хувцсыг бас сайхан оёо суунаа гэдэг бол та өв тээгч шүү дээ. Монголын дээл хувцсныхаа энэ язгуур дээдсийнхаа хээ гугалцаа энэ имжээрээ энэ дээлээ хийгээд оёо суунаа гэдэг бол Монголынхаа хамгийн том өв соёл. Энийгээ бас хүн ардтаа түгээж өөрөө бас энэ сайхан соёл өв түүхээ тээж явж байгаад бас талархаж байна шээ. За баярлалаа. Бүгдэнд нь баяр хүргэн. За баярлалаа. Ийм сайхан дэлгэр байх. Үйл нь уран байх бол тугай гэж сайхан нөрөөж байна. За. Орой.